Кэй хэмэх боксing энэхүү алдарт дасгалжуулагч өөрийн сүүлийн авьяаслаг шавья сонгохоор нэгэн жижиг зааланд ирнэ. Кэй дасгалжуулагч олон дэлхийн аварга авьяаслаг боксчуудыг дасгалжуулсан маш нэр хүндтэй өндөр зэрэглэлийн коуч. Боломж нь олдвол хүн бүр л түүнээр заалахыг хүсдэг гэвч мэдээж түүний шаардлага сонирхолд нийцэх нь бэрх. Түүний ирсэн жижиг зааланд Рю гэх цагаан үстэй бурхны заяасан авьяаслаг чадвартай жаал байна. Дасгалжуулагч заалын хамгийн хүчрэг нэгэнтэй Рюг бокст болох хүсэлт тавиад Рю хамгийн хүчрэг залуутай боксцоор болон хамтдаа рингэнд ордог. Рю ядах юмгүй цохилтуудыг бултаа зөрүүлээд хүндхэн шанаагч өрсөлдөгчтэй өгнө. Харамсалтай нь болохоор Рю зөвхөн гудамжны зодон, дээрлэхэлт гэх мэтчлэн зүйлсэлд зодтолдож ирсэн анхан шатных болохоор туршлага багцнаар хожигддог. Кэй дасгалжуулагч Рюг нэлээд онцолж харж авдагч сэтгэлд нь нэг л таалагдахгүй хангалтгүй хоосон санагдана. Энэ зураг цонхоор гадаа нь маш номой амьдралаас залхсан царайтай юу гэдэг залуу дээрлэхүүлж байгааг дасгалжуулагч Кэй хараад миний хайгаад байгаа дасгалжуулахыг хүсэж байгаа нэгэн энэ мөн гэж дүгнэ. Яагаад юм бэ гэвэл юу дээрлэхүүлж буй залуусын цохилтуудыг ямар ч асуудалгүй хараад байдаг ч юусоо хариу үйлдэл үзүүлдэг. Угаасаа яг дээрлэхүүлж байгаа зовж байгаа хүний царай яг иймэрхүү байдаггүй. Ингээд санаа зовсон, айсан, имээсэн байдалтай байдаг ч юу болохоороо бүр тэр чигтээ төв царай гаргацсан. Дасгалжуулагч юу дээр очиж чи яага болтохгүй байгаа юм гэж асууад юу түүнд над нэг хамаагүй штэ. Надад болтой хариу үйлдэл үзүүлэх хүсэл алга гэх утгатай хариултыг өгнө. Миний таамаглал зүг бол энэ жаал миний хайж байгаа хорон ертөнцөөс дассан авьяаслаг бокс ч юм уу гэж одоо шууд аимшигтай цохилт түүнөр чиглүүлэн илгээхэд юу бүр ядах юмгүй болтдог. Чи боксдож сурах уу? Боксдох тийм гоё юм уу? Хүн зөхөх бас тийм гоё гэж үү? Гоё айлгүй яад юм бэ? Хүн зөхөх бол гайхалтай ялд байгуулахыг хүсдэг маш олон хүмүүс бий. Чи ч бас хүн юм байгаа зү. Хэр хол явж чадаа хар. Тулах цэгээ хар. Би энд сар байрлах болно. Хэрвээ боксдохыг хүсвэл надтай ирж уулз гэж дасгалжуулагч Кэй юуд хэлнэ. Нөгөө талд болохоор Рюгийн өдөр тутмын амьдралыг бид сонирхон олж харах болно. Юу Рю гэд жоохон нэрнүүд нь адилхан сонсогдоод иж магадгүй бах. Юу болохоор энэ, Рю болохоор энэ. Юу Рю. Йоо, наад ч гэсэн хэлэхэд жоох хэцүү байна. Ойлгоорой манайхаа. Бас subscribe дараагүй бол яг удаа subscribe дараарай. Рю болохоор хэдий бурхнаас заяасан онцгой авьяаслаг нэгэн ч ер нь буруу гарын нөхөр байна. Ангийнхаа хүүхдүүдийг дооглож хэрцгийгээр дээрлэх нь эрх мэдэлтэй буцадтай зодтолдож хүч чадлаа мэдрэх дуртай. За жоохон бүтггүй гараа л гэдээ ойлгочиход болно дөө. Үнэхээр авьяаслаг ур чадвартай хүмүүс хаяа буруу зүйл рүү их чиглээд байдаг. Тэрийг нэлээд тусгаж Рю дээр зохиолч нь харуулахыг оролцсон болов уу гэж би бол хувьдаа бодож байна. Рю ангийнхаа энжээг маш их дээрлэх нь. Энжээ болохоор нууцхан боксдох хүсэлтэйч тэрийг илэрхийлж чаддгүй аимхай залуу. Дээрлэхэлтээс айх нь бол угаасаа байдаг зүйл. Зарим нэг хүмүүс аимхай асуулт орой гэж боддог ч яг үндэ тэр хүмүүс ч маш их зүйлийг туулж идэг болохоор ер нь бол дээрлэхэлтээс айж эмээх нь бол байх л зүйл. Харин тэрхүү зүйлсээ бусдад дэлгэж яг үнэн учрыг нь мэдүүлэх хэрэгтэй гэж би бол боддог. Гэхдээ бид нар өөрсдөө ухамсартай байгаа дээрлэхэлт мэрхлэл тиймэрхүү юмнуудыг үгүй гэж хэлээ сураад өөрсдөө ч гэсэн тиймэрхүү үйлдэл гаргахгүй байх юм бол бүх зүйлд ямар ч асуудал байхгүй. Энжийн аав хуучин боксч байсан ба аавыгаа багаасаа үзэж дэмжих дуртай байсан энжээ маань. Зөндөө олон удаа дээрлэхүүлсний эцэст энжээ ааваасаа урам зориг аван Рю болон түүний танхаа найзуудын эсрэг босгоор шидэж сургуультай сэтгэл багтам ирэхэд яагаад ч бүүмэд нөгөө гарууд чинь энжээ дээрлэхэ байсан байна. Тэгсэн үнэн учиртай болохоор манай нөгөө зодуулаад л байж байдаг юуг шин хохирчоо болгоод энжээ биш юуг дээрлэхэж эхэлсэн байна. Энжээ бүх зоригоо шахаа танхаажууд дээр ирээд бөл гэдэг шаардлага тавиад ааваасаа сурсан эдэн боксын хөдөлгөөнөөрөө зөхил зөрүүлээд болох юм байна. Би чадах юм байна. Тийм ээ гэж бодтол Рю бүр өөр төвшөнд байна. Яна аллааштай хөрх юмдаг болоолаа чи. Хүн зөхөх тийм гоё юм уу? Гэдэг жижигхэн асуултыг Рюгаас асуугаад түүний ганц зөхиод хэвтэрт оруулчихна. Би боксер хэмээх манваг хизээ гэдгийг тодорхой хэлж чадахгүй байгаа. Анх уншиж байгаа дундаас нь уншихаа болсон. Ер нь бол дунд ангид байхдаа уншаад огшоод гэртээ дэрмэр ханандаа налуулж тавьж байгаа зодтолдож модолтой хэсэг жоохон илгэрч ийсэн. Одоо ч нэг тийм бокс сонирхсон боксдох хүсэл байдаг ч би хамраа хугалж исэн болохоор яг хобби болгоод явж ерөөсөө чаддаггүй. Нэг тийм жоохон харамсалтай нэттэй түүх байна. Хэрвээ та нар уйдаад унших молдохгүй байвал webtoon руу ороод уншаад үзээрэй гэж зөвлөе. Энэ манва нь яг бусдаас юугаараа онцлог сайн талтай бай гэхээрээ
бууж өгөхгүй тэсвэр хадуужилтай ажил явдлын эцсийг үзэх, зорилго тэмүүлэл рүүгээ зорих ямар байдаг? Сайн ба муу гэсэн хоёр тал гэх мэтчлийн зүйлсийг үнэхээр сайн харуулж тайлбарлаж тусгаж өгдөг манва байна. Бас манва дээр гарах дүр бүр өөрийн гэсэн онцлог чанар, дутагдал тэмүүлэлтэй. Учир зүгжиггүй яах гэдгийг мэддэхгүй ердөөсөө биш альва юмны гаргалдаагаа эцэст нь олж харуулдгаараа жирийн нэг комик зохиолоодаас 50 илүү гэж итгэлтэйгээр хэлнэ би бол. Манва, манга хоёрыг харьцуулаад байдаг хүмүүс их байгаа. Миний бодлоор манва, манга хоёр хоёулаа өөрсдийн гэсэн онцгой хэм маягтай, сайнтай, муутай. Би өөрөө манга яг зохиогчийн эрхийг нь зөрчгүйгээр унших гэж зовдөг. Харин манваг вебтунээр coin интерес ч юм уу асуудалгүй уншдаг болохоор яагаад ч юм зүрхэнд илүү ойрхон байдаг. Бас заяа зүгээр л иймэрхүү хүчрхэг бүр бусдаас тасарсан дүртэй зохиолтой юмнууд би бүр амар дуртай. Угаасаа үнэн кайфтай гэдэгт надтай хүн бүр санал нийлэх баг. За өнөөдрийн бичлэгээр би товчхон боксер хэмээх өөрийнхөө дуртай манваг та нарт танилцуулаад өөрийн сэтгэлдээ үлдээлээ. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. Donation нэлгээсэн Микурокира хоёртоо баярлалаа. Та нар ч бас donation нэлгээ бичлэгний төгсгөлт маань нэрээ мөнхөлж үлдээж олон шүү. Доор линк нь үлдээчи. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн шинэ бичлэгээрээ тун удахгүй уулзъя.